За тэнд их олон гишүүдийн гуулн дээр санаачлагчаар гар хэвсэг зураг авчижээ. Тэгээ яг одоо сүүлийн үед улсын их хурал дээр 60, 70, 40 гээд тийм тоотой их хурлын гишүүд хамтарч санаачилдаг болсон. Нэг хамбаланкан дээр чиглэлтэй гар хэвсгээ мутарладаг болсон. Энэ бол ийм чигэд процесс болоо өрчлөө. Энэ хуулин дээр бас нэг хэд хэдэн зүйл анхаарах хэрэгтэй байгаа. Би бол асуулт асуугаагүй хэлж байна. Энэ элчин сайдын яамыг элчин сайдын одоо чиг үүрэг гэдэг чинь улсын гадаад харилцаа дипломат байгууллага тэрний яг зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх нь бол зүйтэй байх. Түүнээс биш яг цол олгоод ирүүл Монгол улсыг гадаадад төлөөлдөг элчин сайд бүхийн барилдааны байдаг юм уу? Ямар нэг цолны маргаанд орооцолтой тэглүүл энэ болохгүй бах уу? Тэгээ нэгэн сайн зориг нарын гишүүдийн хууль хэлцэх асуудалд орж байгаа учраас үүнтэйгээ нэгтгэгдээд бас хараа гайгүй чиг төрөд явчих байхаа гэж ингэж бодож байна.